Сайн байцгаана уу эрхэм хүүхдүүдээ. Мэргэжлийн сонголт гэдэг бол хүний амьдралд маш чухал зүйл байдаг. Энэ удаа та нар бол санхүү эдийн засгийн их сургуулийг сонгож энд сургуульд олгож байгаа мэргэжлэр суралцахыг одоо шийдсэн байгаа. Энэ бол маш зөв сонголт гэж би бодож байна. Та бүхэнд амжилт хүсье. Мэцхануу намайг Ганбаатрын Мигмар заягдаг. Намайг Бэлгүн гэдэг. Намайг Сондор гэдэг. Би бизнес эрхцэн 4-р курсын оюутан байна. Илчлэлтийн ерөнхий шалгалтын математик болон нийгмийн ухааны хичээлийн дундаж оноо нь 620-оос дээш байх юм бол хэлсэн оролцох боломжтой болдог байгаа. Хоёр семестр дараалан 3.4 болон түүнээс дээш болчтой суралцах, сургуулиас зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал болон бусад сургууль байгууллагуудаас зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд оролцох, өөрийнхөө үүрэг хариуцлагыг ухамсарлан мөн ур чадварыг харуулсан сургууль болон нийгэмд тустай 16 болон түүнээс дээш цагийн ажил хийж өгсөн байх ёстой байдаг баха. Хоёр дипломтой төгсөх боломжтой байгаа. За энэ нь болохоор оюутан залуучууд маань 4 жил суралцах хугацаанд хууль эрх зүйн суурь болон үндсэн мэдлэг авахаас гадна давхар санхүү эдийн засаг нийтлэн болдог бүртгэлийн мэргэжлийнхаа суурь хичээлүүдийг үзээд явдаг. За ингэснээрээ бизнес эрх зүйн бакалаврын диплом авахаас гадна хэрвээ оюутан өөрөө хүсэх юм бол дахиад 1 жил суралцаад нийтлэн бодох бүртгэлийн бакалаврын дипломтой төгсөх боломжтой байгаа. Мөн манай мэргэжлийн хувьд нэхлэн бодох бүртгэлийн хичээлийг үздэг байгаа. Жишээлбэл би нэхлэн бодох бүртгэлийн олимпиадад оролцож байсан. Энэ надад туршлага болоод ажил мэргэжлэлээр гарсан тохиолдолд давуу тал болж өгнө гэдгээрээ илүү хэрэгтэй юм аа. Creative student буюу бүтээлч оюутан гэдэг тэтгэлгийн хөтөлбөрт би хамрагдаад тэтгэлгээр сангаалсан шагнал авч ирсэн. Манай тэнхэн бол тэмцээн урлаандууд айгүй идэвхтэй оролцсоор байгаа. Жишээ нь 2017 онд манай Мохтралийн баг бол Мойсийн хууль зүйн сургуулийн эсрэг финалд шалгараад сүүлийн тэмцээнд нь оролцоод 2 дугаар байранд орж ирсэн. 19 оны намрын семестрт болсон Moot Court буюу олон улсын шүүх хурлын жишгийг оюутнуудаар загварчлуулан хуралддаг тийм тэмцээнийг Мойсийн хууль зүйн сургууль болон олон улсын байгууллагуудтай хамтар зохион байгуулсан тийм тэмцээнд би болон 3 дугаар курсын оюутнууд хоёроо оролцоод маш олон сургуулиудаас шалгараад 2 дугаар байранд орж исэн. Иймэрхүү боломжийг бол өөр хууль зүйн сургуульд байхгүй ийм олон төрлийн тэмцээнүүд байдгаар санхүү эдийн засгийн их сургуулийн бизнес эрхтэн хөтөлбөрийн давуу талтай маа. Акси гээд клуб байгаа. Тухайн клубэд оюутан залуучууд маань элснээрээ миний шүүх хуралд оролцох, за мөн илтгэл болоод мэтгэлзэн зэрэг тэмцээн хуралцаанд оролцоод за үүгээрээ онлайн мэдлэгийг батгахад практик дадлага туршлага олж аваад өөрийн яг мэргэжлийн ур чадвараа дэвшлүүлэх боломжтой байгаа. За манай хөтөлбөрийн маань хувьд гэх юм бол хамгийн нийгэмд хэрэгцээ шаардлага болоод байгаа санхүүгийн мэдлэгтэй хуульч болох үндсэн боломжийг нь олгодог байгаа. За тэгээд энэ утгаараа шинээр төгсөж байгаа сурагч дүүнертэй хандаж хэлэхэд манай бизнес эрх зүйн тэнхимийг сонгон суралцаарай.